Баянзүрх дүүрэгт бол одоо жишээлбэл цэцэрлэгийн ачаалал гэж тэгэхэд 30,100 хүүхдийн одоо хүчин чадалтай цэцэрлэгүүд дээр 71,200 хүүхэд одоо хамрагдаад үйлчлэгээ авч байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг хүрэлцээ бол муу. Хамгийн түрүүнд энэ цэцэрлэггүй хороодоос эхлээд ингээд цэцэрлэгтээ ашиглалтанд оруулаад явж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн зүгээс Баянзүрх дүүрэг дээр одоо яг 4 жилийн хугацаанд хамтраа төсөлбөрүүдэд хэрэгжүүлээд одоо манай target area гэж явж байгаа. Тэр чигтаараа Баянзүрх дүүргийнхэн маань бас бидэнд хандсан. За тэгээд бид нэр шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг бас босгоод тэгээд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд энэ хүү цэцэрлэгийг одоо шинээр барьж ашиглалтанд оруулж байна. Гол одоо онцлог гэвэл эрчим хүчний хэмнэлттэй. За тэгээд ус ариун цэцвэрийн байгууламжаар бүрэн хангагдсан. За энэ бол харьцангуй салслагдсан дүүрэг гэр хороолтонд байдаг. Гэхэд бол бид нар бүх бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн байгаа. За тэгээд хамгийн чухал нэг онцлог нь бол дотор агарын чанарын асуудал байгаа. Энэхүү барилгууд бүрэн автомат механикдсан агаар сэлгэлтийн системийг төлөвлөж өгснөөр онцлогтой. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдүүд бол хүчил төрөгчөөр баялаг. За тэгээд шүүсэн эм цэвэр агаараар дотор орчинтой холбоотой амьсгалах боломжтой болно гэсэн үг.